Сайн байцгаана уу? За өнөөдөр Монгол бичгийн хичээлээр иш үсэг үеийн талаар ярилцсанаа. За иш үсгийн сурвалжгийн 38 дугаар хуудсанд байгаа энэ хүснэгтийг ажиглана. За өмнө эс үсэг бичсэн бичвэрээ бол маш сайн тгийг бол ашиглана. За бичмэлээр эс үсэг бичээд эс үсгийн арт талд яг сурвалжч дээр бичсэн байдлаар нөгөө Г үсгэн дээр тавьдаг шиг хоёр гал буюу хоёр цэгийг тавина. За ингээд иш үсэг болно. За иш үсгийн бичихэд анх сурвалжчийн дэвтэр дээр байгаа одоо юу бичвэрийг дуурайлган бичнэ. За ингээд бичихэд чинь эсийн арга и ороод ши үсгэн дээр эс үсгтэй адилхан буюу хоёр галгүйгээр бичсэн байгааг сайн анхаарч мэдэж тогтоож аваарай. За цэгэр дэвтрийн 38 дугаар хуудсан дээр мөн иш үсгийг бичсэн бичвэр байна. За энэ хоёр бичвэрийг хоёулангийн хичээнгүй сайхан бичнэ. За тэгээд мөн өөрийн дэвтэр дээр үеийг сайхан хуулж бичсэн байна. За бүгдээрээ сурвалжгийн дасгал ажиллана. Сурвалжийн 39 дугаар хуудсанд дасгал 4 байна. За хэрэг та бүхэн яаж байвал багш нь уншиж өгье. Саран, сансар, сагс, шугам, шашин, багш, сургууль, сосор, орос, шугий, оршил, дуршилт, сүх, үсэг, үнс. За энэ үйл үг байна. Үнсэх гэдэг үйл үг байна. Шороо, хашир, унш гэсэн эдгээр үгс байна. За эдгээр үгс маань дармал тэгээр бичигдсэн байгааг та бүхэн сайн анзаарч байгаа. Тэгээ энийг монгол бичгээр бичихтэй бичмэл тэгээр бичих ёстой шүү. За энийг маш сайн анхаарч бичнэ. За ингээд утга ялах үгс орж ирсэн байна. Хас, тэмдэг, хаш, хас, тоо, хасах, сая, одоохон, саяхан гэсэн үг. Сая, 1 сая гэсэн тоо, туса, ач тус, тус, тус бүр, тус, нар тусах. Үйлгүй ард дээр зураасаар тэмдгэж ялгсан байгааг анзаарч байгаа байх. Сур. За эхний сүүл аатай сурвал асууж лавлах, асуух, сургалах, сураг ажиг тавих гэсэн утгатай. За дараагийнх нь сур, сурч мэдэх гэсэн үйл үг байна. За мөн буюу хатаас нөгөө сур тийм ээ. За эдгээр үгс байгааг ингээ уншина. За эдгээр үгсийг дэвтэрт нэг үгийг нөгөө доош нь нэг мөрөөр бичих аргаараа бичнэ. За дармал тгээс бичмэл тэг рүү бичиж байгаа гэдгээс анзаараарай. За дараагийн дасгал нь. Дараагийн дасгал нь болохоор сурвалжийн 39 дугаар хуудсанд байгаа 5 дугаар дасгал байгаа. За 5 дугаар дасгал дээр бол бичмэл тэгээр бичигдсэн учраас бол та нар бол төвөггүй уншина. За тэгээд доор нь холбоо үгсийг галгилсан байна. Тийм учраас энэ галгилсныг одоо тулгаж ажиглаж хараад уншихад бол саадгүй. За хэд хэдэн удаа сайхан уншаад тэгээд мөн дэвтэрт хуулан бичнэ. За 39 дугаар хуудсыг дасгал 6. За дасгал 6 бол галиг өгөгдсөн байна. Энэ галгийг та бүхэн монгол бичгээр бичнэ. За дараагийн утас руу оръё. За энэ гэрийн даалгавар болно. Энэ гэрийн даалгаврыг бичсэнийгаа бол надад захимаар илгээж та бүхэн шалгуулах ёстой. За энэ цэнгэр дэвтрийн 39 дугаар хуудсанд энэ холбоо үгс байна. За энэ холбоо үгсийг сайхан хичээнгүй хичээд зургийг дараад багш руугаа илгээнэ. За тэгээд мөн сурвалжгийн 39 дугаар хуудсны энэ багшийн шаардлага, шавийн мэрилд нэн хэрэгтэй, шатар, шагаан наадгай бол Монгол үндэсний тоглоом юм. Өвөөгийн авдрын нүүр дээр арслан барсын дүрс байдаг гэсэн энэ галиг үгийг монгол бичгээр алдаагүй сайхан бичсэн байх ёстой. За та бүхэнд амжилт хүсье.